За сайн байцгаана уу? Өмнөх бичлэг дээр бүгдээрээ хамтдаа таргаар хөрөнгө гаргаж авсан байгаа. За миний гаргаж авсан хөрөнгө маань энд байна. За тэгэхээр би одоо яг энэ хөрөнгөө ашиглаад өнөөдөр өдөр тутмынхаа 1-р гурилын талхай хийх гэж байна. За надад хамгийн түрүүнд мэдээж гурил зурах сав хэрэгтэй. За би өнөөдрийн орцондоо 500 г 1-р гурил, 350 г ус, за тэгээд нэг 50-аас 100 г хөрөнгө ашиглаа. Эхлээд хөрөнгнөөсөө савандаа хийн. За дээрэс нь 500 г гуриланд орох 350 г усаа хийх гэж байна. За хөрөнгөө усандаа маш сайн нийлүүлж өгнө. Түүний дээрээс өөрийн амтлагаагаараа давсхийн 5-аас 7 г орчим давс гэсэн үг тэр нь. За давсаа хийлээ. За хөрөнгөө сайхан нийлүүлснийхаа дараа өөрчлөлж жинлэж бэлтгэсэн 500 г гурилаа хийн. За хэрвээ 1 кг-ийн савлгаатай гурил хэрглэж байгаа бол тал хэмжээтэй гурил нь яг болно гэсэн үг. За ингээд зурмгаа хуурай гурил үлдэхгүй болтол сайтар зурнаа. Ингээд сайтар хуурай гурил болтол зурж байна. Баг зэргийн тийм нэлцгаадуу зураг болно. Хэрэг гарын баримжаагаараа зурж байгаа бол нэг иймэрхүү гарт наалдах маягтай нэг юм нэлцгаадуу болно гэж тооцох нь шүү дээ. За ингээд зурмгаа сайтар холжглоо. Одоо ингээд таглаад гэрийн хэмд нэг 30 орчим минут амрааж байгаад жоохон ухалт хийнэ. Маань 30 минут орчим сайхан амарчихсан. Одоо би ингээд жоохон эвлүүлээд хад орчихно. За ийм сайхан. Одоо ингээд 8-аас 10 цаг хэмжээг нь 2 дахин нэмэгдтэл сайхан хөөлгөнө. Хөөлгөж орхисноос хойш 8-аас 10 цагийн хугацаа аль хэдийн өнгөрөөд зураг маань хэмжээ нь 2 дахин нэмэгдсэн байгааг та бүхэн харж байна. За одоо би хэвлэлтээ хийх гэж байна. За хэвлэлтээ хийхдээ би өөрийн хэрэгэлдэг тусгай хөөлөгч цагсыг ашиглах гэж байна. Та гэрийн нөхцөлд хөөлөгч цагс сав байхгүй бол өөрийнхөө жигнэх ган төмөр савандаа тослогоо хийгээд түүндээ хэвлэж болно. Мөн шилэн сав ашиглаж болдог. За одоо би ажлын гадаргуугаар бага хэмжээний гурилаа ингээ бага хэмжээний гурилаа тараалаа. Одоо зурмага доошоо унгаана. За энэ саванда баг зэрэг наалцсан байгаа. За саванда баг наалцсан ч гайгүй байна тийм ээ. За одоо хэвлэлтээ хийн. Тэгэхээр одоо зураг маань савнаасаа гарч ирээд ил жигэнсэн ч гэсэн тарж явахааргүй сайхан чангалж хэвлэж өгөх нь чухал байгаа. За ингээд өөрлөгөө татах маягтай зургийнхаа гадаргуу чангалж өгнө. За ингээд сайхан чангарчихлаа. Тэгэхээр одоо би хөөлөгч савнаасаа зурмгаа наалдуулахгүй салгахын тулд одоо сайхан гурилдаж өгнө. За илүүдэл гурилыг нь унгаалаа. За ингээд хөөлөгч савандаа хийгээ тавилаа. 1-3 цагийн дараа зурмгаа жигнэхэд бэлэн боллоо. За одоо ширмэн тоогоогоо урдчлаад халаачихсан. За дотор нь би урамлын тоссоор тосолгоо хийж болно. Зурмгаа хийхээс өмнө. Үгүй бол гэрийн нөхцөлд хоньны сүүлээр одоо талхан доороо тэгсэж өгч болно. За би одоо ингээ хоньны сүүлийг
зороод бэлтчихсэн. Одоо ингээд талхан доороо тавьж байна. За, миний түрүүний хэвлээ тавьсан зураг маань аль хэдийн хэмжээнд хөөрхөн нэмэгдээд хөөчихсөн байгааг харж байна. За, одоо энэ үүнийг талх руугаа шилжүүлэх гэж байна. За, би одоо бол гараа ашиглаж байна. Талх маань одоо дукавн дотор ороод сайхан хөөх учраас би хөөх зам гаргаад зүсэлт хийж өгнө. За, дуртай зүсэлтээ хийж болно. За, би өөрийнхөө хийдэг зүсэлтээ хийчихлээ. За, үлдсэн хоньныхоо сүлийг дээр нь сайхан тараагаад өгнө. За, ингэж энэ бол хоньны сүл энд хэрглэж байгаа нь ерөөсөө ургамлын тосны оронд хэрглэж байна. За, хэрвээ гэрт нь калкин цаас байх юм бол калкин цаас талхныхаа доор дэвсээд тавьчих юм бол ерөөсөө бас наалтахгүй байгаа. За, хэрвээ би одоо үүнийг плеткэн дээр юм уу гал дээр жигнэх гэж байгаа бол би одоо баг гал дээр яг энэ тогоотой тэр чигт нь жигнэчихнэ. За, би энэ удаад бол шарах шүүгээ хэрэглэх гэж байна. Шарах шүүгээ хэрэглэхдээ би одоо 230 градуст дээд доод талаас нь зэрэг одоо халаагаад 30 минут тагтай 10 минут таггүй жигнэх гэж байна. За, 30 минут жигнэгдсэн талхныхаа одоо тагийг нь авнаа. Оо, талх маань их сайхан харагдаж байна. Одоо нэг 15 минут орчим жигнээд сайхан өөрийнхөө дуртай хэмжээгээр шаргалтуулнаа гэсэн үг. 15 минутын дараа талх маань гарлаа. Маш сайхан өнгөтэй харагдаж байна. За, маш халуун байгаа учраас би боломжтой гэж байна. За, энэ ёроолыг нь хардаа. Ингээд тосон тунчихсан байна. Энэ талхны захвал их гоё амттай байгаа. За, ингээд талхаа маш сайн хөргөөд тэгээд задлнаа. За, ингээд амттай талх маань бэлэн боллоо. Ямар ч хэсэглэн үнэр байхгүй. Их аштай хамттай болсон байна. Ингээд миний бичлэгийг анхааралтай үзсэн та бүхэндээ баярлалаа.